Сэлэнг Боднос багийн тоглогч Демаркус Казанс гэж хэмбэ. Highlight сегмент Демаркус Казансыг онцолж та бүхэнд хүргэж байна. Демаркус Казанс бол сагсан бөмбөгийн ертөнцид өөрийн нэрийг хамгаалж чадсан ур чадвар хүчрхэг тоглолтоор алдартай тоглогчдын нэг. Түүний карьер NBA-д эхэлж олон улсын талбайд үргэлжилж байгаа билээ. Энэхүү бичлэгээрээ түүний намтар амжилтууд болон өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьцгаая. Демаркус Амир Казанс 1990 оны 8 дугаар сарын 13-нд Америк нэгдсэн улсын Алабама мужийн Мобайл хотод төржээ. Тэрээр багаасаа сагсан бөмбөгт дурлаж ахлах сургуулийн төвшөнд шилдэг тоглогчдын нэг болж чадсан. Биеийн өндөр нь 2 м 11 см. Жин нь 120 кг бөгөөд өндөр хүчрхэг биетэй тоглогч гэдгээрээ олонд танигдсан. Казанс Кентакигийн их сургуульд элсэн орж 2009-оос 2010 оны улиралд тус сургуулийн Kentucky Wildcats багийн төвийн тоглогчоор тоглосон. Тэрээр дунджаар 15.1 оноо 9.9 самбарын үзүүлэлттэй тоглосон бөгөөд багийнхаа амжилтанд томоохон хувь нэмэр үзүүлэхүйц нөлөөтэй тоглогч байсан юм. Түүний тоглолтын хэв маяг, хамгаалалт товтлооны ур чадвар NBA скаутуудын анхаарлыг татаж түүнд ихээхэн боломж нэгдсэн байдаг. 2010 оны NBA драфтаар Казанс 1-р тойргийн 5 дахь сонголтоор Sacramento Kings багт элсэж мэргэжлийн замналаа эхлүүлсэн. Тэрээр 2010-аас 17 оны хооронд тус багт тоглож 20 оноо 10 самбар гих үзүүлэлтүүдийг дунджилж байв. Түүний тоглолт ур чадвар илүү өргөжин хөгжиж шилдэг төвийн тоглогчдын нэг болж эхэлсэн. 2010-аас 17 оны хугацаанд буюу 7 жилийн хугацаанд Sacramento Kings баг тоглосны дараагаар New Orleans Pelicans баг руу солигдсон Anthony Davis-ийн хамтаар ихэр цамхаг гих хүчрхэг хослол үүсгэсэн. Гэвч 2018 онд Ахиллесийн шүрмсөө таслалж улирлын үлдсэн хэсгийг нь өндсөн байдаг. Үүний дараагаар Golden State Warriors багт 2018-аас 19 онд 1 жилийн гэрээгээр тоглож аврагын төлөө өрсөлдөх боломжтой болсон. Гэвч багийн гол тоглогчид болох Kevin Durant, Klay Thompson, Stephen Curry гэх зэрэг тоглогчдын бэртэл гэмтэл түүний авраг авах боломжийг хааж финалд Toronto Raptors багт хожигдсон байдаг. 2019-с 2020 оны улиралд Los Angeles Lakers багт нэгдсэн ч өвдөгний урд чагтан холбоос тасарч мөн л тоглох боломжгүй болсон байдаг. Үүний дараагаар 2020-с 2022 оны 2 жилийн хугацаанд Houston Rockets, Los Angeles Clippers, Milwaukee Bucks, Denver Nuggets багуудад богино хугацааны гэрээгээр тоглож байсан. 2021 онд Los Angeles Clippers баг бүсийн финалд хүрэхэд Демаркус Казанс сэлгээнээс маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Казанс маш өндөр потенциалтай тоглогч байсан ч түүний карьерийг Ахиллийн шүрмэс, өвдөгний бэртэл, өөр бас бус жижиг гэмтлүүд хойшин татсан. Түүний хурд тесрэлтэд суурилсан тоглолтын хэв маяг нь эдгээр гэмтлүүдээс үүдэж буурч эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс шалтгаалan NBA-ийн багууд түүнтэй урт хугацааны гэрээ байгуулахаас зайлсхийж түүнд эргэлзэж эхэлсэн бөгөөд энэ нь түүний NBA-д карьерийг дуусгахур болгоход хүргэсэн. NBA-с хойш Казанс олон улсын талбайд хүч үзэх болсон. Тэрээр 2022 онд Puerto Rico-гийн 2023 онд Тайваны Taiwan Beer Leopards багт нэгдэж дунджаар 25.3 оноо 10.8 самбар дундчилсан үзүүлэлттэй тоглосон. Демаркус Казанс олон улсын багуудад тоглохдоо 2023 оны 4-р сард Казанс Puerto Rico-гийн сагсан бөмбөгийн лигийн Guaynabo Mets багт богино хугацааны гэрээ байгуулсан. Тус багт тоглох хугацаанд тэрээр онцгой амжилт гаргаагүй бөгөөд багт авраг болж чадаагүй. 2023 онд Казанс Тайваны Beer Leopards багт тоглохдоо Тайваны T1 тоглосон бөгөөд тэрээр тус багтайгаа лигийн авраг болж 2023-оос 2024 оны улирлын шилдэг тоглогчоор шалгарсан. Мөн финалийн үн цэнтэй тоглогчоор шалгарсан билээ. Харин 2025 оны 3-р сард Казанс Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн Сэлэнг Боднос багтай нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан дуулиан шугантай үйл явдал байлаа. Тэрээр багийнхаа амжилтанд 50 нэмэр оруулах Монголын сагсан бөмбөгийн хөгжилд өөрийн туршлагаасаа дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ирсэн байна. Мөн түүнтэй тоглосноороо Монголын сагсан бөмбөгчдөж нэг төвшин ахих боломжтой. Казанс Монголд ирэхдээ Монголын багаас санал ирэхэд маш таатайгаар хүлээн авч Сэлэнг Боднос багтай нэгдсэн. Миний хамгийн том зорилго бол энэ багийг авраг болгох. Мөн Монгол улсын соёл уламжлалтай танилцаж чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байна гэж хэлжээ. Демаркус Казанс Сэлэнг Боднос багтай нэгдэж Монголын лиг тоглож байгаа нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих залуу тоглогчдод урам зориг өгөхөд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Илүү олон сонирхолтой бичлэг үзэхийг хүсвэл Highlight сегментийнхаа YouTube бодсонд болон сошиал сувгуудад орхон байгаарай.